Ганцхан л юм би мэдэж авсан. Юу гэж? Машин. Зүгээр л машинаа сайжруулах юм. Амар машинууд нь. Power Expo тэтгэж жилд оролцож байгаа да. Power Expo 4 жилдээ оролцож байна. Squad Bikers гэсэн клуб байсан те. Манай одоо 50 гаруй мембертэй ийм клуб байна. Ер нь клубийнхаа юугаар хэдх жилд оролцож байгаа. Хамт олноороо юу? Хамт олноороо 4 жил оролцож байгаа Power Expo. Яг энд сонирхолтой ихээр хамгийн гоё байк нь байгаа юу? Хамгийн Kawasaki H2 байна. 2023 онд. Өөдөө тэр байк дээр нь очихлоо. Kawasaki H2 супер чарж 23 онд үдэрсэн юм байна. За баярлаа. Тэнцээ уралдаад намжлал үсэ. Клуб нь улам өргөж болтгоо гэж хэлсэн. За бантаа. Сайн байна уу? За Power Expo тэтгэж жилд оролцож байгаа да. Power Expo 3 дахь жилдээ оролцож байна. Одоо яг Power Expo ер нь бол өмнөхөөдөөс ямархуу зохион байгуулж байна. Power Expo жилийн тусам залуучтай айгүй өргөн сар үргэлж зохион байгуулагдаж айгүй баярлж байгаа. Тэгээ энэ Power Expo тодорхой хэмжээгээр ингээд 3 дахь жилдээ оролцож байгаа. Би өөрөө брендийг үүсгээд явж байгаад айгүй баяртай байгаа. Фестивал гэдэг газар чи одоо хамгийн чухал зүйл хоол гэж ярьдаг хүмүүс. За баярлалаа. Цаашдаа ажилтнаа танд амжилт хүсье. За баярлалаа. За сайн байна уу? За сайн байна уу? За өөрийгөө танилцуулаач. Намайг Дэрвэт Маск клубын тамирчин Баатархуу гэдэг. Хувийн дугаар 65. Power Expo тэтгэж жилд оролцож байгаа. Би болохоор Power Expo-д болохоор энэ жил оролцож байна. Ер нь анхудаа ороход ер нь сэтгэл ямархуу вэ? Амар сэтгэл өндөр. Олон улсын яг тамирчид байгаа болохоор бүр амар өндөр амар гоё. Хятад одоо Японд гэсэн одоо энэ тамирчдаас ер нь бол сурах одоо үлгэр дуурайл ямархуу гэж. Ганцхан л юм би мэдэж авсан. Юу гэж? Машин. Зүгээр л машинаа сайжруулах амар. За Цэмбэ авт гэрлээс үүсгэн авчихсан да. Авчихсан. Ер нь бол үүсгэн авахд хэр сэтгэл хангалттай байсан бэ? Хангалттай. Хот тусдаг амар гоё. За баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд маш их амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.